Сайн байцгаана уу? Та бүхэн эсийн дохиод амжих замын талаар хэлсэн лекцэд танилцуулъя. Эсэд дохиод амжих дараах үе шатууд байдаг. Дохио хүлээн авах, дохиод амжуулах, хариу үйлдэл үзүүлэх. Тэгэхээр дохио хүлээн авахыг болохоор өмнөх лекцээр бол бид нар танилцуулсан байгаа. За тэгвэл дохио хүлээн авснаас хойш одоо эсийн дотоодод дохиод амжуулах системийг бол трансдукц гэж нэрлэдэг байгаа. За трансдукцаас бол хариу үйлдэл бол эсийн одоо үйлдэлүүдээр хариу үйлдэл хийгддэг байна. Тэгэхээр эсийн дотоод дохиод амжих замуудыг энэ удаагийн лекцээр авч үзэх ёстой байгаа. Тэгэхээр эсийн дохиод амжих замыг судалснаар бол цаашаа тухайн эсийн одоо ой санамж, мембраны цочрох байдал, бодисны солилцоо, агшил, шүүрэл ялгаруул, эсийн ялгаран хөгжил, эсийн үржил, өр тогтох байдал гэх зэрэг одоо бусад хариу үйлдэлүүдийг бол дамжуулан судлах боломжтой болох юм аа. Тэгэхээр трансдукц гэдэг бол эсийн гадаргуугын тохиолдолд эсийн дотоодод үүсдэг дохиод амжуулах зам. За дохиогоор бол энэ гэхдээ бол хоёр замаар явагдана. Нэг нь бол эсийн гадаргуугын рецепторээс бол үүсдэг дохиод амжилт. Нөгөөх нь эсийн дотоодод өөрийнх нь одоо молекулуудын тусламжтайгаар үүсэх дохиод амжилт гэж хувадаг. Тэгэхээр эсийн гаднаас үүсэх дохиод амжилт нь бол дараах 16 төрөл бол одоогоор бол судлагдаад байна. Энд нэгдүгээрт нь цагирагт аденозин монофосфатын, цагирагт аденозин дерибозосын зам, за хүчил хамааралт, сувг, рецептор хамааралт, сувг уургууд, фосфолипаз цэгийн зам, фосфатидилинозитол 3-ын зам, азотын эслийн болон цагирагт гуанозин монофосфатын зам, редокс зам, за метоген идэвхжүүлэгч уургийн киназын дохиод амжилтын зам, бөөмийн хүчин зүйлийн дохиод амжилтын зам, фосфолипаз D-ийн дохиод амжилт, сфингомиелин, за 13-т нь жанус киназ буюу жакстатын дохиод амжилт, смарт сигналын pathway, за WNT одоо дохиод амжилтын зам, hedgehog дохиод амжилтын зам гэсэн ийм 16 үндсэн одоо дохиод амжилтын зам бий. Тэгвэл эсийн дотоодод бол дараах дөрөв нь бол үүснэ. За үүнд хипо, нууц, эндоплазмын торлогийн стресс, за бодисын солилцооны мессенжерүүдээс үүсэх дохиод амжилт. Ингээд одоо энэ 20 дохиод амжих замыг бол хооронд нь бол танилцуулна. За үүнээс гадна бол бодисын солилцооны бус дохиод амжих замууд бол бий. Эсийн бодисын солилцоотой холбоотой, стирол, холестеролын биосинтезтэй холбоотой, надын дохиод амжилтын замтай холбоотой гэх мэтлэнгээр. Тэгэхээр энэ зурагт бол үндсэн саяны ярьсан дохиод амжилтын замууд бол байна. Гэхдээ эдгээр дохиод амжих замууд нь бол өөр хоорондоо одоо нягт эсийн бүтцээр бол нягт хоорондоо уялдаа холбоотой. Жишээ нь эхний 1-ээс 6 дугаар дохиод амжилтын зам бол хоорондоо бас цагирагт аденозин монофосфатаас фосфатидилинозитол 3-ын хүртэлх бол энэ бүх замууд бол хоорондоо холбоотой байдаг. Тэгэхээр хоёр дахь мессенжерээр нь бол бусад одоо янз бүрийн бодис тухайлбал цагирагт аденозин монофосфат, за кальцийн ион гэх мэтлэнгээр ингээд орж байна. Тэгэхээр энэ бүх дохиод амжилтын замууд эс дотор бол дангаараа явагдана. Одоо тухайн процессыг явуулахын тулд дангаараа явагдана гэдэг процесс үйл ажиллагаа бол байхгүй. Үргэлж хоорондоо нэг нэгнтэйгээ уялдаа холбоотой ийм байдлаар явагдана. За ингээд дохиод амжилтын замуудын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулъя. Цагирагт аденозин монофосфатын дохиод амжилтын зам. За энэ бол гадны зочруулын анхдагч дохиод амжуулах молекул нь цанф дохиод амжуулах молекул цанф бол хоёр дахь дохиод амжуулагч буюу мессенжер болдог. Эсийн гадаргууд аденилил циклаз эсхийн оролцоотой аденозин трифосфатаас цагирагт аденозин монофосфат болж хувирна. За аденилил циклаз эсхийн гадаргууд дээрх дархалт бол харилцан үйлчлэлээр ялгаатай. За гэхдээ энд бол энэ бүлэг эсгүүдийн үйлчлэх байн бол бас өөр. Тэгэхээр цагирагт аденилил циклазын үндсэн дээр бол протеин киназ, цанфородогч уургууд, рак гэх мэт олон уургуудад бол энэ систем бол нөлөөлдөг байна. За аденилил циклаз нь бол мембран дээр байрладаг тус бүртээ 6 домен бүхий хэсэгтэй цитоплазмын C1, C2 домен нь цагирагт аденозин монофосфатыг бол үүсгэдэг хэсгүүд байна. Цагирагт аденозин монофосфатын дохиод амжилтын замын одоо аденилил циклазуудын үүргийг бол энэ дээр харуулж байна. Тэгэхээр аденилил циклаз нь тарих, за аденилил циклазын нэгдүгээр хувилбар бол тарих, бөөрийн дээд булчирхай тархилаг хэсэг,
За аденолин циклаз 2 нь болохоор тарих, арга яс болон хөндлөн судал зүрхний булчин, хөндлөн судал булчин, уушгин дээр байдаг бол аденолин циклаз 3-ын изоформ бол тарих одоо үнэрлэх мэдрэлийн системийн очуур гэдэг гадруу аденолин циклаз 4 нь тарих, зүрх, бөөр, илэг гэх мэтлэнгээр одоо тусдаа ийм изоформууд байна. Тэгэхээр цагирагт аденозин монофосфат бол цаашаа PK системд нөлөөж бусад тохиолд амжилтанд оролцдог. За үүний тулд бол PK уургийн доминд цагирагт аденозин монофосфатыг холбох хэсэг байдаг байна. За та бүхэн зураг дээр цагирагт аденозин монофосфат нь хэрхэн дараагийн одоо эсийн бай молекулуудад үйлчилж байгааг тайлбарлаж харуулсан байна. За цагирагт аденозин монофосфат нэмэгдснээр энд зам цаашаа exchange protein activated by adenylyl cyclase буюу энэ уураг бол нэмэгдснээр RAP1 иностолын системд цаашаа нөлөөлнө. За цагирагт аденозин монофосфат хэрхэн бусад одоо тохиолд амжилтын замуудтай холбоотойгоор нөлөөлж байгааг одоо дараах схем дээрээс харуулж байна. За мөн одоо PK протеин киназ А нь бол Креб, гуанидин, тэгээ фосфатаз, липаз, фосфорилаз, кальц хамаарт, ионы сувг болон бусад тохиолд амжилтуудад бол нөлөөлдөг байна. Тэгэхээр энэ хэсгийг бол одоо хар хүрээнд бол хийж харуулсан байна. Гурав дахь үндсэн систем нь бол за энд бол нейронд бол жишээ нь серийн 845-ыг PK нь бол фосфоржуулна. За ингэснээр цаашаа фруктоз 2,6 бие фосфатазыг идэвхжүүлж фруктоз 2,6 бие фосфатын төвшинг бууруулна. Гликолизыг багасгаж гликонеогенезийг идэвхжүүлнэ. За өөхнийст бол триацилглицеролын гидролизоор чөлөөт өөхний хүчил глицерол задрах процессыг эхлүүлнэ. За идэвхтэй фосфорилаз А нь бол арга гэсний булчинд үүсгэнэ. За бас нэг механизм нь Кребийг идэвхжүүлж илгэний эсэд гликонеогенез үүсэлтийг бол бий болгоно. SIG2-ыг дарангуулснаар Креб үйлчлэгээс хамгаалж идэг. За ингээд энэ бол одоо цамфын тохиолд амжилтын замын одоо үндсэн юм дээр бол нарийн гидсэн cystic fibrous transmembrane conductance regulator гэдэг ийм сувг уурга байдаг. Энэ сувг уургийг бол фосфорлжуулж шингийн ялгаруулалтуудыг бол зохицуулж идэг. Тэгвэл нарийн гидсэнд хэрвээ холиорын токсин одоо энэ идэвхжүүлэх процессыг идэвхжүүлснээс их хэмжээний шингээ алдаж богино хугацаанд үхэлд хүрдэг юм байдаг байна. За дараагийн нэг тохиолд амжилтын механизм бол хүчтэл хамааралцсан. За эсийн мембранд хүчтэл өгснөөр эсэд кальцийн оруулгыг зохицуулж байдаг сувг уургууд байдаг. Ихэвчлэн мембран туйлширсан үед хаагдаж деполяризацийн явцад онгойж байдаг. Үндсэнд 3 том бүлэг тугаана. L хэлбэрийн сувг, NPQ төрлийн сувг, T хэлбэрийн сувг гэж байдаг. L хэлбэрийн сувг бол хөндлөн судал булчин, зүрхний булчин, мэдрэлийн дотоод шүүрлийн эсүүдэд байдаг бол NPQ төрлийн эсүүд нь мэдрэлийн системд байна. За T хэлбэрийг болохоор өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг одоо S-auricular zangliаны ритм, өөрний дэд улчирхааны эс, мэдрэлийн эс гэх мэтлэнгээр бол хүчил хамаарах сувгууд бол ордог. Тэгэхээр энд бол дотроо 3 бүлэг уургуудыг бол дараах үслэгтэн дээр бол тус бүрийнх нь байрлал болон үеийн потенциалтай харьцуулж тавьсан байна. За бүтцийн хувьд бол нарийн нийлмэл, мультимер, альфа 1 хэсэг нь сувг үүсгэж байрласан байдаг бөгөөд альфа 2, бета, сигма, гамма гэсэн дэд хэсгүүд байна. Кальцийн ионыг маш бага хэмжээтэйгээс маш их хэмжээтэй хүртэл одоо эсэд оруулж одоо эсийн үүрэг үйл ажиллагааг гүйцэтгэж идэг. Зарим үед бол шууд байд үйлчил тохиод дамжуулдаг. Жишээ нь хөндлөн судал булчин дээл хэлбэрийн сувг нь одоо шууд саркоплазмаас ион гаргахад бол тусалж өгч идэг юм бүтцтэй байдаг. За дараагийн бүлэг одоо тохиод амжилтын зам нь рецептор хамааралт сувг. Тэгэхээр рецептор хамааралт сувг бол бас одоо эсийн мембран дээр байх нийлмэл сувг уурга. Гол уурга нь натрий, калий, хлор, кальцийн ионуудыг хянаж одоо эсийн сэрэмтгий чанарыг нөхцөлдүүлдэг. За кальцийн ион бол 2 дахь тохиод мессенжер маягаар ашиглагдана. За үүнд бол 3 үндсэн рецепторуудаас хамааралтай замууд бол бий. Цистеины тойрог рецептор, за глутамат рецептор, аденозин трифосфат мэдрэг P2X рецептор байна. За дөрөв дэх одоо тохиод амжилтын зам бол фосфолипазаг идэвхжүүлж фосфоинозитид үүсгэхийн зам байна. За фосфолипаз C гэдэг бол липидийн прекурсор. За энд бол фосфатидил иноцитол 4, 5, 2,
5 фосфат 2-т бол нөлөөлнө. Дотроо 5 хэлбэртэй боловч кальцийн бол заашгүй шаардлагатай. За катализийн идэвхтэй домын бол X болон Y гэсэн хоёр доминтой байдаг. Энэ систем бол 4 үндсэн замаар явна. Нэгдүгээр одоо инозитол 1 4 5 трифосфат кальцийн тохиод амжилтын касет. За диацилглицерол протеин киназ C-ийн тохиод амжилт. Фосфатидил инозитол 4 5 P2 сигналын тохиод амжилт. За инозитол фосфатын тохиод амжих замууд гэсэн ийм 4 замаар явдаг. За 5 дахь дараагийн үндсэн зам бол азотын эслийн болон цагирагт гуанозин монофосфатын тохиод амжилтын зам. За азотын эсэл нь бол хоол уусруулах замын трансмиттер эсийн мембранаар сайн нэвчдэг. Нитрик оксид синтез эсгийн тусламжтайгаар эсэд нийлэгждэг. За энд бол нейрон болон эндотелин гэх мэтлэнгээр бол өөр байна. Тохиод амжих механизм нь ихэвчлэн цагирагт гуанозин монофосфатаар дамжин явагдана. За энэ нь бол тухайн байн эрхтний бүлгэр булчингийн агшил сулрах процесс, синапс, зүрхний томрлыг бол зохицуулж өгч идэг юм үүрэгтэй. За энэ зураг дээр одоо NOS буюу азотын эсэл NOS буюу азотын синтез эсгийн тусламжтайгаар одоо азотын эсэл үүсч энэ цагирагт гуанозин монофосфатыг үүсгэснээр эсэд бол бүлгэр булчингийн эсэд тохиод амжилт үүсгэж агшиг сунах процессыг одоо зохицуулж байгааг харуулсан байна. Редокс тохиод амжилт. Эс доторх тодорхой уургуудын эсэлтэлд үндэслэн эсийн дотоод тохиод амжилтаа үүрчилж байдаг. Эсэлтэлт их үед их хэмжээгээр жижигэрч стрессийн үед бол апоптозд ордог. За тэгвэл нейтрофил зэрэг фагоцитууд ийм хувиралд маш хурдан орж супероксид ус төрөгчийн хитэлцэл үүсгэж үргэлжлэлийн процесс тэрэггүй эд эсүүдийг бол задлж устгаж идэг. Тэгэхээр редокс тохиод амжилтын зам бол цаашаа бол эсийн пролифераз апоптоз сүнэрлэг удирдана. Энэ бол үндсэн хоёр чиглэлтэй reactive oxygen species, reactive nitrogen species буюу одоо азотын болон хүчил төрөгчийн үндсэн гэсэн хоёр төрөлтэй байна. Тэгэхээр редокс тохиод амжих зам бол одоо дархлааны системийн зохицуулга болох бактери вирусыг устгах, чөлөөт артикалыг багасгах гэсэн ийм үндсэн үүрэгтээс гадна одоо митохондорт аденосын трифосфатыг энергийн их усур болгож үйлдвэрлэх энэ процессуудад чухал одоо зам болж өгдөг. MAPK буюу митоген идэвхжүүлэгч протеин киназын тохиод амжилтын зам. Тэгэхээр энэ бол тохиод амжих замууд дотроос хамгийн олон замаар буюу хамгийн олон үйл ажиллагаанд оролцдог ийм зүйлийн үндсэн 3 зам бий. ERK буюу extracellular signal regulated kinase, C-Jun N-terminal kinase, P38 зам гэсэн ийм 3 замтай. За зурагт бол MAPK тохиод амжилтын замын зургийг бол харуулж байна. Энд бол гол хэсэгт бол ERK-гээр дамжсан тохиод амжилтын зам харагдаж байна. За бөөмийн хүчин зүйлийн буюу NFKB тохиод амжилтын зам олон хүчин зүйлээр идэвхждэг. Хэвийн үед нуугдмал байдалтай байдаг транскрипцийн фактор идэвхжсэний дараа олон замаар тохиод амжина. За идэвхжүүлэгч хүчин зүйл нь төмөр некроз фактор, интерлейкин 1 одоо бичил биетэнтэй холбоотой лигандууд бол ордог. За NFKB нь бол хоёр давуу талтай. Олон тооны генийг зохицуулна. За бөөм рүү олон тооны тохиог шууд одоо хүргэх юм чадвартай. За зурагт одоо NFK бол эсийн гадаргуугийн рецептор дээрээс хэрхэн одоо бөөмийн ДНК дээрээс эсийн хариу үйлдэл үзүүлэх процесс одоо хэрхэн явагдах вэ гэдгийг тайлбарлаж харуулж байна. За энд бол гол үүрэгтэй одоо NFKB гэдэг системийн үед бол одоо за энэ дээр ретинол А бол P50 гэдэг бөөмийн рецептор руу орж бол гений тодорхой хэсгээр очиж одоо зохицуулах үүрэг хүлээж байна. За фосфолипаз D-ийн тохиод амжилтын зам анхдагч мессенжер нь фосфатидын хүчлээр үүснэ. За эсийн их олон тооны процессуудад оролцдог. За фосфатидын хүчил нь цааш бодисын солилцоонд орж бусад тохиод амжилтын замууд руу нөлөөлдөг байна. Тэгэхээр энэ дээр зурагт бол цэвэр одоо уургийн цэврүүд тээвэрлэл болон эсийн эргэтэнцрүүдийн одоо эргэн зохион байгуулалт, за эсийн амьдрах чадвар, эсийн ургалт өсөлт одоо ялгарн хөгжлийг зохицуулахад хэрхэн оролцож байгааг нь энэ дээр бол тайлбарласан байна. За сфингозын 1 фосфат бол гол тохиод амжих зам бөгөөд энэ бол сфингомилийн тохиод амжилтын зам.
эсийн гадаргуугийн рецептор болон эс дотроос ирж байгаад бол үйлчлэл нь одоогоор бол тодорхойгүй байна. За хэд хэдэн үйл ажиллагаанд оролцдог, кальцийг чөлөөлж, фосфатидил инозитолыг үүсгэн, ТС-ийн идэвхжих үед CD28 рецепторыг сэтэн. За судасчлалтын үед эндотел болон перицит хоёрын харилцан үйлчлэгийг бол зохицуулж өгдөг ийм үүрэгтэй байна. За зурагт бол сфингомиелин дохиод амжилтын замыг ерөнхийдөө тайлбарласан байна. За Janus kinase буюу JAK-STAT байна. За JAK-STAT гэдэг нь бол Janus kinase signal transducer and activator transcription гэсэн одоо гол дохиод амжилтын молекулууд. За ихэвчлэн интерфероноор сэдэгдэх боловч EGFR, PDGFR, GPCR зэрэг рецепторуудаар сэдэгдэж үүсч болно. За зурагт бол цитокин буюу дархлааны системд цитокиноор дамжуулан одоо интерфероноор дамжуулан цитокины рецепторууд нь Janus kinase болон JAK-STAT-ын замаар бөөмн одоо ДНХ дээр байрлах генд одоо хэрхэн мэдээлэл дамжуулж байгааг үзүүлсэн байна. За Janus kinase нь болохоор интерлейкин 2, 4, 6, 7, 9, 10, 11, 13, 15, 19, 20, 21, 22, 24, 26, 29 болон онкостатын, за лейкеми дарангуулагч фактор, CSF фактор, TNF факторуудын одоо холбоо хамааралтайгаар идэвхждэг. Janus kinase 2 нь бол эритропоетин, өсөлтийн даавар, пролактин, тромбопоетин, онкостатын гэх мэтлэнгээр бусад хүчин зүйлүүдээр бол бас холбоо хамааралтай. Тэгэхээр JAK-STAT-ын дохиод амжилтын замтай холбоотой одоо эдгээр одоо нэг болон хоёртой холбоотой үүсдэг өвчнүүдийг бол үүсгэх төгсгөлийн баганд бол харуулсан байна. За Janus kinase 3-ын хувьд мөн одоо хүнд одоо хавсарсан дархлаа дутамжлалын шинж тэмдэг бол илэрдэг байна. За тирозин киназ бол бас Janus kinase системтэй холбоотой явагддаг. SMAD дохиод амжилтын зам. За эсийн гадаргуугаас эсийн дотоодод бөөм рүү мэдээлэл зөөх дохионы молекул. За транскрипцийн фактор болж өгнө. TGF бетагаар идэвхжин эсийн ялгаран хөгжил, эрт үеийн ургийн хөгжил болж чухал үүрэгтэй. За TGF SMAD дохиод амжилтын замыг бол энэ дээр харуулж байна. За TGF 2 үндсэн төрөлтэй. TGF бета активын нодолын зам, BMP буюу bone marrow протеин. За энэс үүссэн бол эдгээр нь бол SMAD системд бол SMAD системээр дамжуулан бөөмөнд дохиод амжилтыг өгдөг байна. За TGF бета дээр бол SMAD 2, 3-ын димерээс фосфоржиж, за энэ бол SMAD 4 фосфорсноор SMAD 4 нь ген дээр одоо транскрипцийн фактор болдог бол, за BMP-гийн хувьд бол SMAD 1,5-ыг фосфоржуул SMAD 4-тэй холбогдсон бөөм дээр дохиод амжилт үзүүлдэг транскрипцийн фактор болдог байна. За WNT дохиод амжилтын зам. За энэ бол олон төрлийн замаар идэвхждэг. Эсийн мембран дээрх катинин уургийг нийлэгжүүлнэ. Эсийн ялгаран хөгжил пролиферацид болж чухал үүрэгтэй. За ингээд энэ бол катининаар дамжуулан эсийн бөөмд WNT-ийн бай генүүдийг бол хасааж унтраах юм үүрэгтэй байна. Hedgehog дохиод амжилтын зам. За энэ бол Hedgehog нь бол генийн транскрипцийг идэвхжүүлдэг ийм ген байгаа. Тэгэхээр Hedgehog дохиод амжилтын зам дээр одоо энэ дээр транскрипцийг идэвхжүүлэхийн тулд рецепторууд бол хэрхэн идэвхжиж байгаа зургийг бол харуулж байна. За ингээд дохиод амжилтын замын тухай та бүхэнд лекцээ